За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. 2 сар ингээд эхэлж байна. Coach Okoгийн дараагийн подкаст нь давтай морил. Энд одоо амралтын өдрийн өглөө болж байна. Хагас өдөр, бүтэнцэн өдөр өглөө биш өдрийн 12 цаг болж байна. Би амралтын өдрөөр жоохон унтаад сэрдэг. Ялангуяа өмнөх өдөр нь биеийн ачаал өндөр байсан бол. Тэгээд подкастаа эхлэхийн өмнө таад анзаарсан байх. Би YouTube дээр өөрийнхөө нэг влогуудыг хийж эхлэдэг байгаа тийм ээ, амьдралынхаа энэ ярьдаг юмнийхаа артлын зүйлүүдийг харуулах зорилгоор. Тэрнтэй холбоотой өнөөдөр ч гэсэн ярихчтэй зүйл нь юу юм гэхээр ер нь энэ амралтын өдрөө би яаж эхэлтийн гэхээр эхлээд болохоор тайван эхэлнэ, тайван удаан сэрнэ. Удаан сэрснийхаа дараа би бясалгал, майн унших ажиллаа хийн хамгийн түрүү. Тэгээд ихсний дараа 0 руу ордог байгаа. 0-д хийх бүх юмаа хийн. Тэгээд ихсний дараа нэг цагийн дараа ихний кофегоо уун. Өнөөдөр чи Американо, ихэвчлэн дандаа американо уун, сахаргүй, сүүгүй, дотор нь ямар ч зүйлгүй. Яа тэгвэл би хагас мацаг барьсан хэвээрээ байгаа. Тэгээд манай эхнэр өглөө эрт дасгалаа хийх гэж явцсан байгаа. Баараа хийж байгаа өнөөдөр пилатес. Тэгээд би сургалтанд явж явах үед нь бяс чадвал өглөөдөө нэг подкаст амралтын өдөр дээр бичгийг хичээдэг байгаа да. За тэгээд подкаст бичснийхаа дараа би айлизийн гүүх хувцас өмссөн байна. Гадаа бороотой салхитай байна. Тэгтээ би тэр гүүнгээд ярьсан байгаа. Тэгэхээр би манай үнийг хичээлээсээ гарч ирэх үед нь гадаа нь хүлээгээд сууж явах болно. Тэгээд би тэр хамтдаа нэг ойролцоогоор 5-6 км гүүн би илүүд 10 кг дээр зүг. Энэ бол миний амралтын өдрийн өглөөний рутин. Өнөөдрийн сэдвтэй энэ бас холбоотой. Тэгээ тийм болохоор би энийг дуртаж байна. Тэгээд өчигдөр шөнө би маш өндөр ачаалтай скваш хийсэн. Тэгээд миний амралт гэх юм бол тэгээд хаад би юун дээр амралтаа хэмждгийг гэр нь бол бүгдээрээ мэднэ гэж бодож байна. Өчигдөр би саунд ороогүй, гэс юунуудаа юунд ороогүй, бусад зүйлүүдэд оруулна. Тэгээд миний өдрийн хэрвээ хэмжилтийг таад харах юм бол би ногоон унтсан ийм өдөр таарсан буюу миний HRV өчигдөр 116 мундаг болсон байна. Тэгээ 1-р сарыг дуусгахад надад ногоон 16 хоног хэрэгтэй гэсэн тийм зорилго гаргадаг. За иймэрхүү байдлаар би өдрөө эхэлдэг. Тэгээ бас таадтай энийг болцвол ярих гэж бодсон. Тэгээд би подкаст бичдэг байдал маань интервью гэдэг ийм байгаа шүү. Өнөөдрийн сэдв энэ байна. Дандаа л яригддаг сэдвүүдийн нэг. Гэхдээ энэ удаа илүү онцлог яад вэ гэвэл би 7 хоногийн өмнө 7-оос 2-7 хоногийн өмнө Таиландд Play Academy гэдэг манай шинэ сургуулийнхаа 2 дахь кампа буюу Таиланд дахь кампа зохион байгуулсан байгаад байгаа. Тэгэхээр гоё зохион маань манай Play Academy болсон үйл явдлын ямар нэгэн дүрсүүдийг энэ ингээд тавьж өгнө. Yeah. Next. No, easy. Yeah. Just Easy. There you go. Тэгээд би Play Academy гэдэг иймэрхүү ингээд өсвөр насныхантай хүүхдүүдтэй ингээд цуслан сургалт явуулангууд надад нэг гоё олддог боломж нь би юу болоод байгаа, юу болохгүй байгааг ажиглах боломж гарч ирдэг. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд манай сургуулийн онцлог аргуудыг ашиглаж өнөөдөр бид нар өсвөр насны хүүхдүүдэд тэгээд жоохон энэ сэдвийнхаа хүрээнд өнөөдрийн подкастыг зориулаад хариуллаа ярих юм бол гэр бүлийнхэн хайртай хүмүүстэй бид нар ер нь яаж нөлөөлж болох юм бэ гэдэг тухай өнөөдөр ярилцмаар байна. За сэдвийн гол шалтгаан энэ. Манай камп дээр хүүхдээ явуулж буй ээж аавууд, ер нь эцэг эхүүд, тэгээд эцэг эхүүд гэлгүүгээр зүгээр өнөөдөр миний подкастыг үзэж байгаа хүмүүсийн ихэнхийнх нь нэг хүсдэг зүйл нь юу байдаг вэ гэхээр миний подкастаас сурж байгаа. Тэгээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг тэр нөгөө эрүүл амьдралын дадал зуршил хэм маягуудаа харилцаа байж болно, стресс менежмент болно, хувийн хөгжил байж болно. Энэ болгоныгоо хэрхэн өөрийнхөө гэрийнхэндээ суулгах уу, ойлгуулах уу, тэднэрт яаж энийг нэвтрүүлэх үү гэдгийг надаас маш олон асуудаг байгаа. Тэгээд тэрнтэй холбоотойгоор би болохоор зөвлөгөө хуваалцдаг. Гэхдээ өнөөдөр би бүр яг тодорхой, ялангуяа гэр бүлийнхээ хүмүүст нэг тодорхой хэдэн зүйлийн хүрээнд нөлөөлөе гэвэл яаж өнөөдөр тэдний өдөр тутмын амьдралд нь энгийн юм шиг боловч хамгийн их импакт болж өгөх өөрчлөлтүүд дээр хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тухай
би ярилцъя гэж шийдлээ өнөөдрийн подкаст. Тэгэхээр өнөөдрийн подкастын ихэнх нь би өсвөр насныхан хүүхдүүдэд зориулсан нөлөөлөл, өөрийнхөө хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх тухай яригдж байгаа боловч бас яг тэр сэдв нь буцаагаад ах ихчтэй ээж аавдаа хэрхэн нөлөөлөх тухайтай хамтарч бас ингээд хослогдож яригдах болно. За хамгийн түрүүн гэр бүлийнхэндээ болон хүүхдүүдтэй нөлөөлөхдөө тэднэрт ингээд ямар нэг юм хийлгэмээр байвал те энгийн жишээ нь орондоо ижлэгийн цагт оруулмаар байвал гар утасны хэрэглээг нь жоохон багасгамаар байвал энэ болгоныг ингээд нөлөөллийг хиймээр байвал бидний хамгийн түрүүн хийх ёстой өөрөөсөө асуух ёстой зүйл маань манай энэ гэр бүлийнхэн манай хүүхдүүд манай өсвөр насны манай ээжүүд аавууд ахууд намайг ямар үйлдэл гаргах үед намайг сонсдгийм бол над руу ажигладгийн бол над руу анхаарлаа өгдгийн бол тэгээ надад итгэдгийн бол гэдэг асуултыг асууж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Инфлюенсер гэдэг нэрийг начиг хүмүүс дандаа ашигладаг. Тэгээд энэ үгний арт юу яриад байгаа юм гэхээр нөлөөлөх чадвар яриад байгаа. Нөлөөлөгч гэсэн үг. Бусдад нөлөөлж байгаа байдал, бусдад хэрхэн амьдрах уу, үзэл бодлын, арга барилын нөлөөллийг үзүүлэх гэж оролдож байгаа хүмүүс л. Яг энэ үг маань өнөөдөр гэр бүлийнхаа төвшөнд ороод ирэхээр бас хамаатай өгүүлж байгаа. Та хэрхэн хүүхдтэй нөлөөлж чадах вэ? Та хэрхэн ээж аавдаа нөлөөлж чадах вэ? Та хэрхэн ах эгчтэй ээж эхнэр нөхөдөө найз залуудаа нөлөөлөх вэ гэж. Тэгэнгүүт хүнд ямар ч хүн мэдээж хүн болгон өөр өөрөөр нөлөөлөгддөг те зарим хүн нь одоо зүгээр л сигналаасаа хамаараад нүдэрээ илүү ингэж ухуулагдаж тэрлүү татагддаг бол зарим нэг нь сонсож, зарим нэг нь ойлгож, зарим нэг нь ухаар, зарим нэг нь мэдэрч, зарим нэг нь өгүүлэл түүх сонсч байж юмд ухуулагдаж ордог бол нөлөөлөгддөг бол зарим нэг нь факт сонсч ир нөлөөлөгдөг. Тэгэхээр хүн болгон мэдээч хэрэг өөр өөрийн арга барилаар нөлөөлөгддөг. Гэсэн ч хэдий ч хүн болгон үндсэн суурьаараа ярангууд хэдэн зүйл нөхцөл бүрдсэн нөхцөл хүнд нөлөөлөгддөг ба. Тэгээд тэрийг та өөрийнхөө гэр бүлийн төвшөнд найз нөхдөйхөө төвшөнд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр нь юу вэ? Нэгт нь танд нөлөөлөгдөхөд итгэх хэрэгтэй. Таны яриад байгаа зүйлт чинь танд итгэх хэрэгтэй. Таны тэр ингэ гэж хэлэхэр чинь ингэ чинь сайн гэж байгаад чинь хүн итгэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд манай гэр бүлийн хүмүүс бидний гэр бүлийнхэн нэг нэгэндээ итгэл өгөхдөө маш хэцүү байдаг. Ялангуяа юм нөлөөллийн итгэл, мэдлийн итгэлийг өгөхдөө. Тэд нар тэрнээс илүү гэр бүлийнхнаасаа илүү гадны хүнээс нөлөө авах нь өндөр магадaltaй байдаг. Тэмчлэгээр олон хүн намайг үздэг, олон хүн миний имийг сонсдог. Яа гэвэл миний энэ яг хэлж байгаа зүйлийг гэр бүлийнхнээ нь хэлэх, найз нөхдөд нь хэлэх, эхнэр нөхдөд нь хэлэх үед тэд нар тоодгүй. За тэгвэл итгэлцлийг бий болгохын тулд өөртөө итгүүлэхийн тулд та юу хийх ёстой вэ гэдэг асуулт гарч байгаа. Тэгээ энэ одоо хамгийн чухал зөвлөгөө өнөөдөр энэчээс гарч байгаа зөвлөгөө нь энэ шүү. Хэрвээ та хүүхдүүдээ өсвөр насныхнаа гэр бүлийнхнээ ээж аваагаа хайртай хүмүүсээ юм хийлгий гэж байгаа бол эхлээд та өөрөө хийж харуулах хэрэгтэй. Тэгжвэж хүн танд итгэнэ. Зуны камп дээр миний хүүхдүүдтэй ажиллаж байх үед би өөрөө ингээд цуг playcast академийнхаа кампууд дээр цуг байж байгаа. Сайн ингээд 8 хоног дараалаад Бүкэт тулан Бангкокд хүүхдүүдтэйгээ цуг байсан. Миний амьдралдаа хийдэг хамгийн хэцүү ажлуудын нэг одоо жил болгон ингэж би олныг хийх болно. Тэгсэн мөртлөө хамгийн их урам өгдөг ажлууд нь яа тэгвэл би тэр их өөрчлөлтийг харах боломж, нөлөөлөх боломж, цуг байх боломж. Тэгэнгүүт энэ хугацаанд би байхдаа хүүхдүүдэд юм хэлхийнхаа өмнө миний өөрөөсөө асуудаг зүйл нь юу вэ гэхээр би энийг эхлээд өөрөө хийж харуулсан уу гэдгийг асуух гэж хичээдэг ба. Би ээжтэй нөлөөснийг та хэд мэдж байгаа. Ээжтэй маш их нөлөөлөд, гэр бүлийнхэн найзуудаа нөлөөлдөг. Энэ хүмүүст би нөлөөлөхдөө миний хамгийн гол нэг ашигладаг зэмсэг бол яарч хилээд байхаасаа илүү эхлээд харуулах хэрэгтэй. Эхлээд би өөрөө хийж чаддаг. Хийснийхаа дараа ийм үр дүн хүний амьдрал гардаг гэдгийг би өөрөө баталж харуулах хэрэгтэй. Тэгснийхаа дараа л би хүнд энэ талаар зөвлөгөө өгдөг ба. Энэ дүрмийг маш их дагаасаа гэж хүсэв. Ялангуяа ээж аавд юу гэж боддөг вэ гэхлээр цаг байхгүй, зав байхгүй. Тийм болохоор би зүгээр хэлэн миний хэлснийг л дуугуу дагаад сонсоод хий. Тэгээс би хийж харуулахгүй гэдэг. Маш олон хүүхдүүд энэ камп дээр илэн талангуй надтай ярилцдаг. Бид нэр 100 бас камп явуулсан. Энээсээ гадна бид нэр өдөр болгон хагас өдрийн сургалтуудыг хийж хүүхдүүдээс энэ зөвлөгөөд хүүхдүүдээс санал бодол сонсдог. Тэгэнгუთ хүүхдүүдийн гарч ирдэг. Дандаа гарч ирдэг зүйл нь юу юм гэхээр манай ээж аав өөрсдөө цагтаа орондоо ордгүй байж, манай ээж аав өөрсдөө гар утсаа харахаа салахгүй байж, хоолн дээр өөрсдөө гар утсаа уншаад суугаад байдаг байж, биднэрт тэрний эсрэг зүйлийг хийгээд байдаг. Тийм болохоор бид нар тэдний үгэнд ордоггүй, итгэдэггүй гэдгийг хийдэг ба. Тэгэхээр хүнд
гэр бүлийнхэн дээр нөлөөлөе гэвэл хамгийн түрүүн хэлхээ болоод хийж эхлэх хэрэгтэй шүү. Ийм гоё англи үг байдаг. Сармагчин харангуйтаа сармагчин дуурайдаг гэж байдаг. Хүн суураараа бас яг адилхан. Итгэлцэл байдаг хүн гэхэд эхлээд өөрөө хийж үзүүлэх хэрэгтэй. Би хүүхдүүдийг өглөө эрт босоод камп дээр байхдаа өглөө бясалгал хийх гэж оролддог, дасгал хөдөлгөөн хийх гэж оролдог. Би тэднэрт очиод хөөе манайхан одоо наадтай дасгал хөдөлгөөн хийгээрэй. Хөөе хүүхдүүд одоо наадтай бясалгал хийгээрэй гэж ерөөсөө хэлдэггүй. Би яадгүй гэхээр өмнө нь өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хийдэг. Аяанда эхний өдөр алгас чинь гэсэн 2 дахь өдөр 3 дахь өдрөөс хүүхдүүд сонирхцсангаар хөтлөгдөж ирээд миний хажууд суугаад бясалгал хийж эхэлдэг. Миний хажууд хөдөлгөөн дагаж хөдөлж эхэлдэг. Тэгээд наадтай ийм юм хийх тухай ярьж эхэлдэг. Тэгэхээр энэ өөрөө хийж харуулах нь нөлөөллийн хамгийн чухал механизм шүү гэдгийг л сануулмаар байна. Маш олон зүйл дээр ээж аауд энийг хийдэг байгаа. Найз нөхдүүд хийж харуулдаг байгаа. Гэхдээ маш олон зүйл дээр бас эсрэгээрээ хийдэггүй байгаад байгаа шалтгаан нь завд чөлөө байхгүй эсвэл хэлэхээ боддог, хийхээ боддог. Яа тэгэнгүүт миний энэтэй гарч ирж байгаа хоёр дахь зөвлөгөө нь энэ байна. Яагаад тэгвэл та заримдаа хийж харуулад итвэхтэйгээр бодлоготойгоор хүмүүст нөлөөлөх юу ярихаа боддог, яаж ярихаа боддог, хэрхэн хэлэхээ боддог, өөр уцааргүйгээр ухуулах талаас нь боддог бол заримдаа тэрнийхээ эсрэг яараад, загнаад, үглэх шахах байдлаар хүмүүст нөлөөлдөг юм. Яадгүй шалтгаан нь ард нь та өөрөө ядарчихсан, яарчихсан байдаг болохоор. Тэгэхээр энэгээр миний өгдөг зөвлөгөө нь юу вэ гэхээр ээж аавдаас гуйдаг зүйл нь гэр бүлийнхэндээ нөлөөлж байгаа хүмүүсээс гуйдаг зүйл нь эхлээд та өөрийнхөө энерги, эрч хүчээ, сэтгэл зүгээ бэлдэж байж хүнд эргээр тэр даалгаврыг, тэр ухуулах, тэр ойлгуулах, тэр нөлөөлийн ажлаа хийж чадна. Тэгэхгүй бол өөрөө ядарсан хүн яаж хүүхдүүдэд орой унтахынхоо өмнө тэр нэг 20 хуудас номыг нь уншиж өгөх юм бэ? Яаж өөрөө ядарсан хүн хүүхдтэйгээ цуг юм сурж суух юм бэ? Яаж өөрөө ядарсан хүн гэртээ орж ирсэн хойно хүүхд чинь, эхнэр чинь, нөхөр чинь дургүй юм чи ярих үед уургүйгээр хариу үйлдэл өгөөд эрүүлэр тэрийг бодох вэ. Энэ болгоны ард ерөөсөө юу байгаад байгаа гэхээр та яг тэр хэцүүц яриаг өрнүүлэх энерги, эрч хүч тэнхээ бие физиологийнхаа хувьд, сэтгэл зүйн хувьд танд байна уу гэдэг асуулт гарч иж байгаа. Амархан яриануудыг өрнүүлэхэд айгүй амархан хүн болгон эрч хүч хэрэггүйгээр нэг удаа хэлээ өнгөрчин. Хэцүү яриа гэдэг чинь нэг удаа хэлэнгууд нөгөө тал өөр үзэл бодолтой байгаа. Таны хийж байгаа аргаас нөгөө тал өөр аргыг бас боддог. Ингэж зөрсөн ийм үзэл бодолтой үед нэгийг ойлгуулах, нөлөөлөхийн тулд танд юу хэрэгтэй юм гэхээр тэгж нөлөөлөх, ойлгуулах хэрэгтэй. Энерги, эрч хүч тэнхээ хэрэгтэй. Тэгжээж та өөр аргыг бодно, сэтгэн, өөрөөр үзэн, тууштайгаар оролдож үзэн. Тэгэхгүй бол ядарсан хүн нөгөө л хамгийн амархан гэж бодож байгаа, хамгийн хурдтай гэж бодож байгаа аргуудаа ашиглан тэр нь юу гэж загнана, эрх мэдлээ ашиглана, уурлана, түлхэн, шахна. За тэгээ бүр болохгүй бол гомдлно гэх мэт сөрөг аргуудыг ашигладаг ба. Сөрөг аргууд нь бэлдгүү гэдгийг би өөрөө судалгаатайгаар Medium дээр блог болгоод бичсэн байгаа шүү. Тэрийг хараарай гэж хэлмээр. За тэгээд би хүүхдүүдийг харангуйтаа энэ өсвөр насны хүүхдүүдээс тэгээд ер нь гэр бүлийнхэнтэй нөлөөж байгаа хүмүүсээс нэг хідэн зүйлийг би бас Ken Williams гэдэг Ken Williams би нэр нь буруу хэлээгүй бол судлаач хүний ялангуяа одоо өсвөр насны хүүхдүүдэд юу боловсрол олгодог ийм хүний судалгаан дээр суурилсан нэг 5 зүйлийг ойлгуулмаар. Нэгт нь нөлөөлж байгаа хүндээ ялангуяа хүүхдүүдтэй тэр тушаал өгөх гээд байгаа гэр бүлийнхаа хүүхдүүдэд өсгөх гээд байгаа боловсруулах гээд байгаа хүүхдтэй нэг зүйл дээр итгэсэй гэж хүсэж байна. Тэр хүн өөрөө бие даасан хүн гэдгийг ойлгоосэй гэж хүсэж байна. Тэрний үгсэл 13 нас хүрэхээрээ хүүхэд жаахан том хүн болж хуурдаг. 13 наснаас өмнө болохоор том жаахан хүүхдүүд хിവэрэ байдаг. Яг 13 нас хүрэхээрээ том хүн болох тэр нэг шилжилт эхэлдэг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл 13, 14, 15, 16, 17, 18 настай хүүхдүүд чинь ядуу, жоохон өөртөө итгэлгүй, жоохон мэдлэг багтай. Гэхдээ эднэр томчууд бүр том хүнтэй харьцуулъя. Гэхдээ эднэр том хүмүүс гэдгийг хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Том хүмүүс гэдгээр тэдэнд бие даасан байдал байгааг итгэх хэрэгтэй. Тэд нар шийдвэр гаргах чадвартай хүмүүс, тэр шийдвэрийг боддог хүмүүс, тэр үүрэг хариуцлагыг авч чаддаг хүмүүс, тэд нар юмыг ойлгож чаддаг хүмүүс, тэд нар
юмны утга учирыг ойлгоод тэрэн дээр зориулаад өөрийнхөө хувь нэмрийг, өөрийнхөө үзэл бодлыг гаргах чадвартай гэдгийг ойлгож итгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол маш олон хүмүүс гэр бүлийнхаа хүмүүсийг харахаараа тэр хүмүүсийг шууд мяа болохгүй бүтэхгүй би даасан биш, өөрийн үзэл бодолгүй, өөрийн юм хийх чадваргүй, зөвхөн миний тушаалаар, бусдын тушаалаар юм хийх зорилготой ёстой хүн гэж бодох гээд байдаг. Энийгээ санаарай гэж хүсэж байна. Тэгээд тэргээрээс тогтохгүй би бас Play Academy дээр багш нартаа бид нар дүрм гаргадаг байгаа, хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэр дүрмүүдийн хамгийн гол дүрмүүд нь юу юм бэ гэхлээр хүүхдүүдийг том хүн шиг хүндэлж сураарай. Хүүхдүүд гэдэг хүний хүүхд болохоор битгий ингээд нэг хүндэлдэггүй, загиндаг, онцгой харьцдаг, чамаас юмыг мэдлэг багтай бидний зүйлийг сонсох ёстой хүн гэж дандаа бодор. Үгүй, эднэрийг хүндэлж байж бид нар буцаагаад тэр хүмүүс энэ хүүхдүүд маань биднийг хүндэлнэ гэдгийг ойлгох ёстой гэж. Тэгээ томчуудтай яг адилхан шүү. Эхнэр нөхрөө, ээж аавыгаа намайг сонсоосоо, намайг хүндлээсэй гэж та хүсэж байгаа бол эхлээд та тэдгээр хүмүүсийг хүн шиг хүндэлж сурах гэдэг. Гадны найзгаа нөхрийгөө ажил дээр байгаа хүмүүстэйгээ та хэрхэн хүндэлж хандах уу? Яг тэрнтэйгээ адилхан энд бас харилцаж хүндэлж хандаж сурах хэрэгтэй. За хоёр дахь нь та энэ хүмүүстэй хүний харилцаатай гэдгээ битгий мартаарай гэдгийг сануулмаар. Тэгэхгүй бол яадгүй гэхэлэр хязгаарлагдмал харилцаатайгаар орж ирчээд зөвхөн тушаалаа өгчөөд тэгээд тэргээрээ далимдуулаа харилцаагаа авч явах гэдэг. Гэтэл бидний нэг буцаагаад нэг санах ёстой зүйл чинь эднэр чинь хүн, эднэрийн хувьд харилцаа гэдэг бол маш чухал. Хүн гэдэг амьтан чинь бусдтай харилцаж яаж зөвхөн ажил ярихгүйгээр ажил биш зүйлийг ярьж сэтгэл зүйн зүйлийг ярьж байж өнөөдөр тэр хүнтэй итгэлцлийг болгох, ойлголцох, юмны утга учирыг ойлгох, юмны агуулгыг ойлгох, яагаад юм хийгээд байгаа гэдгийг ойлгох, таны ард нэхэд байгаа зүйлийн ард ямар айдас болгоомжлол хүсэл мөрөөдөл байгаа гэдгийг ярьж байж харилцаж яаж ойлгож байж тэд нар таныг сонсдог гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр хэрвээ та хүүхдээ ээж аваа гэр бүлийнхэндээ нөлөөлөе гэвэл хязгаарлагдмал байдлаар нэг юм цөөхөн хідэн мэдээлэл солилцсонгуудаа үр дүн хүсээд ээж болохгүй. Бид нар тэрэнд харилцааныхаа хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. За тэгээд энэтэй бас яг хамаатай зүйл нь юу юм гэхэлэр бид нар тэр хүмүүсийг биднийг сонсоосоо гэж хүсэж байгаад бид нар тэр хүмүүсийг бас сонсож сурах хэрэгтэй. Дахиад адилхан. Тэнгуут юм байж магадгүй. Би 17 настай хүүхдийн шал хэрэгтэй хэрэггүй юмыг сонсоод авах хэрэгтэй юм гэж. Сонсох хэрэгтэй. Тэгжвэж тэр хүүхдээс буцаагаад тань руу юу гэж харьцсан гэж би нэг 40 50 60-тай энэ хөгшин хүний яриаг сонсох хэрэгтэй юм уу гэдэг асуулт нь бас яг адилхан хариулт гарч байгааг битгий мартаарай гэдгийг хэлмээр байна. Сүүлд нь нэг хэлэх юм нэ хүүхдүүдтэй холбоотой зүйлийг хэлье. Таны хүүхдүүд 10, 11, 12 настай байна уу? 16, 17, 18 настай хүүхдүүд байна уу? Эднэрийн дотор нэг юм болоод байгааг мартаж болохгүй шүү. Эднэр өсөж байгаа хүмүүс. Эднэр амьдралынхаа зааварчилгааг сурж байгаа хүүхдүүд гэдэг битгий мартаарай. Эднэр амьдралд ийм юм руу яаж хандах хэвээр, ийм руу яаж хандах юм, иймний тухай яаж бодох хэвээр, ийм Трамп өнөөдөр муу юм уу, сайн юм уу? Монгол улсын улс төр гэдэгт нь би оролцох эрхтэй юм уу, эрэхгүй юм уу? Хүүхдүүд ингэж хэлэхээр нэгийгээ дээрлэхээр тэр нь муу юм уу? Дээрлэх үед нь би ингэж хариу үйлдэл гаргах нь зөв юм уу? Ээж аваасаа мөнгө нэхтэй ингэж нэхэх нь зөв юм уу? Худлаа ярьж нэхэх нь зөв юм уу? Буруу юм ярьж зөв юм ярьж байгаад нэхэх нь зөв юм уу? Айцаа хэлэх нь зөв юм, хэлэхгүй нь зөв юм. Энэ болгоны учрыг олох гээд байгаа гэдгийг битгий мартаарай. Тэгээд тэдгээрийн амьдралд эднэрийнх нь учрыг нь баталгаажуулж өгдөг хүн нь та гэдгийг битгий мартаарай. Хэрвээ та биш бол та байх ёстой шүү. Ээж аав нь, ах トゥ нэгч яах нь. Яагаад та биш байгаа гэж тэгвэл та хангалттай цаг өнгөрүүлэхгүй болохоор тань руу биш өөр хүмүүс рүү очиж энэ амьдралын чиглэлийнхаа зааварчилгынхаа асуултыг асуугаад баталгаажуултыг аваад байгаа гэдгээ санаарэ. Гэтэл таны хүүхчүүд, таны гэр бүлийнхаа, танай гэр бүл чинь өөрийн гэсэн үн цэнтэй, танай гэр бүл дотор худлаа ярьж хулгай хийж болдгоо гэдэг юм үн цэн байгаад тэрийг хүүхдэд ойлгуулахгүй бол өөрөө хэлж ойлгуулахгүй бол тэрний хариултыг өөр нэг газараас аваад тэгээд амьдралдаа тэгж ханддаг болно гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр ярихгүй сэдв гэж ер нь байхгүй шүү эцэг их хүмүүсийн хувьд. Бидний үүрэг нь, эцэг эхүүдийн үүрэг нь, хүүхдтэй ажилтдаг хүмүүсийн үүрэг нь бид нар байнга тэдгээр амьдралынх нь хандлагын зааварчилгаан дээр баталгаажуулт өгдөг, нэмэр өгдөг, мэдлэг олгодог, боловсрлоо өөрийнхөө туршлагыг хуваалцдаг үүргийг гүйцэтгэх ёстой шүү.
Тэгэхгүй бол маш олон эцэг эхүүд одоо миний хэлэх үгийг сонсоод хөх чи хизээ ийм юм боддог болцсон. Чи хинээс ийм юм сонсцсон. Чи хаанаас иймийг ингэж боддог болцсон. Яагаад энийг зөв гэж боддог болцсон. Яагаад энийг ингэж энд уурладаг болцсон. Гэх мэт асуултыг хүүхдээсээ дандаа сүүлд гайхширч орж асууж ирдэг. Яагаад гэвэл тэр итгэл үнэмшил суух тэр үйл ажиллагаанд нь анхандаа оролцоогүй болохоор өөртөө биш хүнээр хүүхдээ боловсруулж тижээлгэж босгож ирж байгаа гэдгийг битгий мартар. Тэрнтэй холбоотойгоор бусад тэр хүүхдтэйгээ харьцаж байгаа хүмүүсийн тухай хүүхдүүдээс асуух хэрэгтэй. Чамтай хин яа. Би нэг хүүхдүүдтэй ажиллаж байхдаа коуч хийж байхдаа ч гэсэн нэг асуудаг зүйл нь энэ байдаг. Чи иймэрхүү гацаанд орох үедээ хинтээ ярьдаг вэ гэдэг асуултыг би дандаа асуудаг. Яагаад гэвэл тэр хүний өөрөө автоматар очиж ярилцдаг тэр хүн чинь энэ хүнд ямар итгэл үнэмшлэг, ямар үн цэнийг, ямар чиглэлийг өгдөг юм бол гэдэг нь надад маш сонирн байна. Тэгээд би тэрэн дээрээ үндэслэж ямар шийдвэр гаргамаар байна гэхлээр би хүүхдээ энэ хүнтэй яриулаад байх нь зөв юм уу? Би энэ коуч хийж байгаа хүнтэй энэ хүний яриаг, энэ хүний үзэл бодлыг, үн цэнийг ойлгоод өөртөө суулгах гэдэг нь зөв юм үгүй юм гэдгийг би ойлгох гэж хичээдэг байгаа шүү. Тэгэхээр бидний энэ маш том үүргийг битгий мартаарай гэж хэлвэр. За дараачийн санах ёстой зүйл нь нөлөөллийн нөхцөл. Бусдад нөлөөлөхдөө хэрвээ танд тэр хүний итгэл одоо багш хүн шиг, коуч хүн шиг таны ярьж байгаад тэгж ингэж дээшээ чиглэсэн итгэл тэгээ таныг дагна гэдэг ийм итгэл ийм өөрийн ийм commitment гэж ярьж болно. Өөрийнхөө ийм за би ингэнэ гэдэг ийм шийдвэр гаргаагүй нөхцөл бид нөлөөлөхдөө нэг мартаж болохгүй зүйл нь хүмүүст юмыг өгөхдөө зааварлагч байх хэрэгтэй. Коучийг анзаарч сурах хэрэгтэй. Зүгээр тушаал өгдөг удирдахчийг байж болохгүй гэдгийг битгий мартаарай. Төрөч ярьсантэй жоохон төстэй. Гэтэ заавар ялгаа нь энэ. Коуч юм уу зааварлагч байна гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр чи энийг хийвэл ингэж магадгүй. Тэгтээ би чамаа ингэж хийсэн ч хийгээгүй ч би чиний хажууд гэсэн ийм ерөнхий хандлага орчиж байгаа. Энийг хоёлаа ийм зорилго зориулаад хиймээр байна. Тэгэд ийм аргуудыг би мэднэ. Чи мэдх ийм аргууд байна. Буюу би хамтдаа ажиллаад тэр хүн өөрөө эцсийн шийдвэр гаргадана. Би тэх үед нь голд нь дэмжиж зааварлага гаргаж өгж байгаа. Гэхдээ миний зааварлага миний өгж байгаа чиглэл 100% биш байж магадгүй. Минийх бол зүгээр л нэг арга гэсэн ийм хамтын чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа шүү. Тэхээс биш миний аргыг 100% хэрэгжүүл гэдэг юм удирдахч хүн биш гэдгийг л битгий мартаарай л гэж хэлмээр. Би бол зүгээр л тэр хүний өсөлтөд нь агцсанд нь нэмэр оруулах гэж ирж байгаа хамтрагч туслах шүү. Ингэснээрээ тэр хүн, тэр хүүхд, тэр найзууд, тэр гэрүүлийнхэн ч гэсэн надад илүү итгэдэг байгаа гэдгийг битгий мартаарай. За тэгээд эцэст нь энэ подкастаа дуусгахдаа түрүүн би тэнхээтэй бай гэж хэлсэнтэйгээ холбоотой бас нэг нэмж хэлмээр байгаа зүйл нь энэ байна. Бид нар өөр хүүхдүүдийгээ хэрвээ бидний ярьж байгаа зүйлийг сонсооч, бидний ярьж байгаа арга барилыг хүндлээсээ анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байгаа бол яг тэрнтэйгээ адилхан бид нар бас хүүхдүүдийн ярьж байгаа тэр сонин, тэр гачин, тэр буруу байж магадгүй, тэр ондоо, тэр зөвхөн хүүхдүүд биш гэр бүлийнх найз нөхөд зүйлүүдийг бодоор тэдний өөрт таалагдахгүй, өөрт зөв гэж бодогдохгүй үзэл бодол, арга барил, амьдралын хэм маягт бид нар бас нээлттэй хандаж сурах хэрэгтэй. Энэний жишээ нь би сая зуны кампт Таиландд явж байхдаа нэг өсвөр насныхаа хүүхдийнхаа зааварчилгаагаар өөрөө 2 ширхэг цамц худалдаж авсан. Хүүхдээр дамжуулж. Тэгээд тэрийг би яагаад тэгж яах вэ гэхээр би эднэрийн энэ кул гэж боддог, гоё гэж боддог, эднэрийн хувьд үнцэн гэж боддог зүйлийг би ойлгомоор байна. Би судалмаар байна. Би эднэрийн TikTok зарцуулж байгаа цагийн тэрэн дээр яригдж байгаа яриаг нь мэдмээр байна. Эднэрийн хувьд өнөөгийн нийгэм модонд юу орцсон гэдгийг мэдмээр байна. Тэгснээрээ би юу ойлгож авах юм гэхээр эднэр юуг үнэлдгийг, юуг үнэлдэггүй юм. Ийм хүүхдүүд өнөөдөр юунд дуртай байдгийг, юунд дургүй байдгийг гэдгийг ойлгох, санах боломж гарна. Ингээд мэдчихсний дараа би тэр хүүхдүүдтэй өөр үзэл бодол, эсэргүй юмны тухай ярих үед би тэр хүүхдийн хөөе би чиний үн цэнийг ойлгож байгаа. Гэхдээ миний үн цэн энэ гэдэг юм ухаалаг, үнэнч, шудраг яриа өрнүүлэхэд би хамаагүй илүү
бэлтгэлтэйгээр байр суурьтайгаар хандаж чадж байгаа гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүүхдүүдийгээ бид нар чи ингээд илүү юм үзэж харахад нээлттэй бай. Өөр хүний үзэл бодлыг ингээд сонс энтер гэж зөвлөдөг мөртлөө бид нар өөрсдөө тэрийг хүүхдүүдтэй хийдгүү шүү гэдгийг сануулмаар. Хүүхдүүдийн ярьж байгаа зүйлийг мангар ч юм шиг, цаг үрж байгаа ч юм шиг, хэрэггүй ч юм шиг юм яриад ирэх үед нь хэдүүлээ. Бас адилхан чи өөрөө үзэл бодол нээлттэй бусдын хэлж байгаа юм их сонс, бусдын хэлж байгаа арга барил яагаад байж болохгүйг сониуц сангаар хөтлөгдөж нэг орж үзээч гэдгийг өөртөө сануулаач гэж хүсмээр байна. За ингээд Coach Okoгийн подкастын дараагийн дугаар ингээд дуслаа. Би дөнгөж ингээд кампа хийсэн болохоор кампас санагдж байгаа. Яг одоо ингээд дотор амьд байгаа энэ үзэл бодлоо ингээд бичсэн. Яг энэтэй холбоотой би бас энэ зарим нэг саналуудыг подкаст өөрийнхөө блог дээр бичээд тавьсан байгаа шүү. Medium дээр. Тэгэхээр тэрийг бас орж үзээрэй гэж санал болгомоор байна. Би нэрэ үлэн дээр кофе ууж байна. Тэгээ одоо үлэн дээр дасгал хийх гэж байна. Энэ дээр нэг хэдийн хүмүүс зүгээр санал хэлчихэд үлэн дээр ингэж юмнууд хийнэ гэдэг би одоо олон жил хийж байна. Энийн ачаар миний эрүүл мэнд маш хүчтэй урагшилж байгаа. Тэгээ энийг бас зөв хийж чадах юм бол энэ тийм эрүүл мэндэд буруу энтер гэж ярьдаг тэр хүмүүсийн яриад байдаг зүйл буруу тийм үнэн биш шүү гэдгийг бас сануулмаар байна. За тэгээ тэрнтэй холбоотой нэг Play Academy гэж байгаа болохоор сургуулийнхаа тухайд бас танилцуулж дээ. Манай сургууль 3 үсэг байгуулагчтай. Миний би Пуча тэгээд Amrit гэдэг манай Тайландын бид 3 ингээд 3 залуучууд үүсгэж байгаа сургууль байгаад байгаа. Тэгээд манай бүтэн баг байгаа, зөвлөхүүд байгаа, хөрөнгө оруулагч нар байгаа. Манай сургуулийн хувьд болохоор ерөнхийдөө 2-3 үндсэн зүйл дээр суурилж одоо ингээд үндсэн сэдвүүдээр хичээл заадаг 10 жилийн сургууль. Энэ 25 оны 4 сараас бид нар 9 сард хичээлийн шинэ жилдээ эхлэх анхны илсэлтэд авах гэж байгаа. Тэгэхээр хэрвээ танай хүүхд 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд байх юм бол магадгүй дундаа анги авч магадгүй. Гэтэ эхний анги аавна. Тийм бол манай сургуулийг сонирхол. Манай сургууль 9 сараас тэгэхээр хичээл эхэлнэ гэсэн үг. За тэгээ энэ удаа манай сургуулийн нэг онцлог нь гэх юм бол бид нар 3 үндсэн зүйлийг л ерөөсө бусдаас онцгой зааж чадна гэдэгтээ итгэдэг. Тэгээд энэ 3 дээрээ илүү анхаарна. Тэгэхдээ яг л жирийн 10 жил шиг бид нар үе цай сургуультай хамтарч байгаа гэдэг утгаараа өнөөдөр яамны шаарддаг бүхэл өнөөдөр хүүхдийн суур мэдлгүүд хичээлүүд ороход нь бол орно. Тэгээ энээс гадна манай 3 онцлог хичээл нь болохоор нэгт нь болохоор бид нар стартап инновацийн сургууль. Миний хийж чадах зүйл манай үүсгэн байгуулагчдын хамтран үүсгэн байгуулагчдын хийж байгаа зүйл нь бол бид нар өнөөдөр олон улсын өнөөдөр стартап инновац гэдэг зүйлийг яг хийж байгаа. Би өнөөдөр энэ Texas гэдэг хөрөнгө оруулалтын санд 10 жил ажиллаж байна. Манай нөгөө хамтрагч Amrit гэдэг хүн маань өнөөдөр зүүн өмнөд Азийн энэ стартап гэдэг хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг байгаа. Тэгэхээр бид нар стартап инновац гэдэг зүйлийг ойлгох хүмүүс. Энэ дотроо бид нар 2-3 мундаг одоо заах арга зүйн номыг ашиглаж байгаа. Өөрсдийн мэдих зөвлөх хийдэг ийм мундаг Америкийн зохиолчдын номнуудыг ашиглаж байгаа. Тэгээ энэгээр ашиглаж бид нар өнөөдөр хүүхдүүдэд өнөөдөр энэ бараа бүтээгдэхүүн гэж юу байдгийг, яаж өнөөдөр энийг зах зээл бараа бүтээгдэхүүн нийслэл гэж юмыг ойлгодгийг, бизнесийн модель гэж юу байдгийг гэдэг зүйлүүдийг зааж, тэгээд энэ нь болохоор зөвхөн бизнес хийх арга биш шүү. Энэ өөртөө ихтэй байдлыг бий болгодог, асуудал таних чадварыг бий болгодог, хамтарч багаараа ажиллах чадварыг бий болгодог, инновацлог буюу бүтээлчээр өөр юм их сэтгэх чадварыг олгодог тийм ба. Тэгэхээр манай сургуулийн эхний онцлог нь стартап инновацийг ойлгох. Манай сургуулийн хоёр дахь онцлог нь яахаргүй өнөөгийн нийгэмд ажиллаж байгаа чухал болж байгаа энэ амьдралыг энэ ертөнцийг тэр чигээр нь өөрчилж байгаа artificial intelligence хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг бид нар орж байгаа. Манай сургуулийн нэг зөвлөх маань MIT-гийн MBA төгссөн зөвлөх байдаг. Тэгээ манай тэр зөвлөхтэйгээ хамтраад бид нар MIT Boston-д байдаг MIT-гийн мундаг их сургуультай бид нар бас хамтралыг бий болгож байгаа. Энэ хамтрлаараа дамжуулж энэ 125 оны 7 дугаар сард бид нар Монголын хүүхдүүдийг MIT-гийн багш нараас AI сургадаг тийм кампийг Бостон руу зохион байгуулах гэж байгаа шүү. Утгагүй мэдээлэл гарах болно. Хязгаарлагдмал тооны хүүхдүүдийг авч явна. Тэгээд Бостонд очиод манай хүүхдүүд яг MIT-гийн болон BAPS-ийн гээ бас мундаг одоо дэлхийн шилдэг бизнесийн сургуулийн хоёр сургуулийн их сургуулийн профессорудаас энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг өнөөдөр амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ? Хүүхдүүд яаж энэнийг өнөөдөр ашигладаг мундаг мэрэгчлэлтэн болох вэ гэдэг дээр бэлтгэх юм. Бас манай хоёр дахь онцлог энэ байгаа. Манай гурав дахь онцлог нь нөгөө яриад байдаг. Өнөөдөр ийм мундаг юмыг сэтгэдэг, амжилттай юмыг хийдэг хүн болохын тулд эхлээд өөрөө эрүүл хүн байх хэрэгтэй буюу alpha human гэдэг програмаа хэрэгжүүлж байгаа. Alpha human гэдэг нь миний ном дээр балер өдрөг ном дээр бичсэн өнөөдөр олон жил хүмүүсийг коучлж байгаа.
Нойрноос ахгуулаад өнөөдөр стресс менежментээс ахгуулаад харилцааны чадвараас ахгуулаад өөрийнхөө юм сурах чадварыг мастерлахаас ахгуулаад өнөөдөр alpha human буюу хүний эрүүл амьдралын хэм маягийн дадал зуршлыг олгохыг ийм програмаараа бас ийм гурван зүйл дээр анхаардгаар манай Play Academy ондоо сая жишээ нь манай Бангкокт болсон сургалтын дээр манай хүүхдүүд 8 хоногийн турш 70 дадал зуршлыг өөрсдөө давцсан байгаа. Энэ дотор нойрны дадал зуршил орсон. Бид нэг програм болгон дээр өөр дадал зуршлыг сонгодог байгаа. Нойр, стресс менежмент, харилцаа, цагийн менежмент гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд 70 дадал дээр бид ярилцсан байгаа. Гэх мэтэр ийм гурван зүйл дээр анхаардагаараа онцлог байгаа. Тэгээд энэ гурван сэдв нь бос сургуулиасаа одоо ондоо манай сургуулийн онцлог гэж байгаа бол бас нэг нэмэртэй онцлог нь юу гэхээр хүргэлтийн арга нь манай сургуулийн нэр нь Play Academy. Play гэдэг чинь тоглох гэсэн үг. Энэгээр бид нэр юу хийх гээд байна вэ гэхээр хүүхэд гэдэг хүн гэдэг хүн ямар нөхцөлд юмыг үнэхээр яг шин зүйлийг сурдаг юм бэ гэхээр зугаатай сонирхолтой байх үед гэж байгаа. Тэгэхээр бид нар альва зүйлийг хүүхдүүдэд хүмүүст ойлгуулахдаа тэгээ манай сургууль зөвхөн хүүхдүүд заадаг ш томчуудын кампыг бас явуулдаг байгаа. Сонирхолтойгоор зугаатайгаар тоглуулах байдлаар мэдлэг олох юм бол илүү суудаг, илүү ойлгодог, илүү цээжилдэг, илүү өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг гэдгийг байдаг болохоор бид нар busy гэдэг нэртэй Harvard-ын арга барил дээр суурилсан play based learning гэдэг зүйлийг хэрэгжүүлдэг ба. Play based буюу тоглож байх үедээ юм сурна. Тэгээ энийг бид нар одоо зөндөө туршаад үзчихлээ. Монголч гэсэн болдог хүүхдүүд өөрсдийн хэлдэг зүйл нь бид нар ингээл зугаацаалахын тэгс мөртлөө айгүйх юм сурцсан байна гэдгийг энийг манай сургуулийн нэг мөрөөдлийн нэг нь юу юм гэхээр хүүхдүүд өнөөдөр сургуультай явъя гэдгийг ээж аваасаа нэгтгэг байх хэрэгтэй. Тэгэхээр эсэргээр сургуулаасаа яаж хоцрох уу, өвдсөн байдлаар үлдэх үү гэдэг ийм нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг байгаа. Тэгээ энэний үр дүн аль хэзээ гарч эхэлж байгаад хараад айгүйх баяртай. Тэгэхээр ийм сургуулийг бий болгож байгаа. Тэгээ 25 оноос эсэлтээ аваад ингээд аль бие осор эхлэн 25 онд бид нар маш олон төрлийн кампуудыг явуулна. Монголд камп, олон улсын камп, томчуудын камп, Монголд камп, олон улсын камп гэдэг ийм олон зүйлүүд явуулдаг. Ийм сургууль байгаа шүү. За тэгээ манай сургуулийн тухай дэлгэнгүй мэдээлэл өшөөс авч танилцъя гэвэл вебсайт нь энэ байна. Орч үзээрэй. Тэгээд утгагүй уулзцгаая. Өнөөдөр миний подкастыг сонссонд маш их баярлалаа. Хэрэгтэй юм байсан байх гэж найдаж байна. 25 онд би подкастн дээр юу анхааруул зүгээр вэ? Ямар сэдвүүл сонирхолтой вэ? Комент битгий мартаарай. Тэгээд анх удаага үзэж байгаа бол subscribe хийхээ битгий мартаарай. Ингэж бид намайг дэмжиж байгаа шүү. Тэгээд хэлээ дараагийн видеоор уулзцгаая. Балер өдрөг байцгаагаарай. Тэгээд цагаан амарцгаарай.